Хэрэв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой. Хэрэв та бэлэн бол чигвч хийцүү. Хоолой. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. 14. Бадрах 2 дахь шар айргийг өмнөхөөсөн илүү хурдтайгаар ууж байлаа. Түүний ярианы ирж улам илүү нэмэгдэж, яг л хашигдаж боогдчиход байсан голын урсгал нээгдчих шиг болох нь тэр. Магадгүй бадрахад энэ бүхнийг ярьж хуваалцах над шиг хэн нэгэн их л өгүүлэгдэж байсан болов уу гэмээр санагдав. 3 дахь шар айргийг бадрах өөрөөн санаачлан захиалж яриагаан цааш үргэлжлүүллээ. Амьдрал үргэлжилдгээр хэн үргэлжилж нэг л мэдихнээ би дунд сургуулаанд төгсөж оюутны ширээр шилжчихсэн байваа. Гүшүүн болохоор дээд айлын хоёр өнөөх л янзаараа зодолдсоор. Алдсангийн орилж хашгичханч тамтган алдаж хавьорын хүмүүс ч тэр байдалд бараг дөжирч гисэн байсан юм. Цагдаа нарч тэднийг тоохоо байсан та. Тийм болохоор дээд айлыг зодолдлоо гэхэд аав ээж маань ч дуудлага өгөх хүн байсан юм. Харин миний хувьд сэтгэл санаа улам л их төгсдөг болсон. Оюутан болчихсон. Юмны наад заадахыг гадралдаг болсон болохоор ч тэгсэн хэрэг. Дээд айлын халзангийн хүчирхийлэлжэр хаа хурж дуусах болдоо гэж бодох болсон. Хэдэн жилийн өмнө халдсан хайдав согтуугаар машин барьж шиваад осолд орсон гэх яриа байдаг. Тэр ослынхон дараа эмнэлгээс гараад л урдныхаас ач 7 дор чөтгөр болж өөрсөн гэдэг юм. Уг нь халдсан тэр ослоорон үхчихсэн бол халиун өгчөд мөнч тустай хэрэг болох байсан та. Гэвч тэгээ мангасууд тийм амар үхэж далдэрдэг хүн билээ. Халиун өгчийг зодож явахдаа халдсангийн харааж зөгдөг байсан үгс одоо ч гэсэн санаанд байж л байна. Мо янхан надаас өмнө хичнээн эр хүнд бие худалдсан бичиж гэж ирээдэл зөвхөн. Тэгснэ үргэлжлүүлээд чамаас төрсөн энэ мо мэдрэл зулбсаг ер нь яахаараа намайг аав гэж дууддгүй юм. Чи юм уу янхан намайг өргөтөж миний амьдралыг там болгосон. Чи надад хүүхэд төрүүлж өгөхгүй гэсэндээ надад хараал хийлгэж намайг ийм байдалтай болгосон. Чи надаас өмнө хичнээн эртээ явуулж ийсэн би тэр бүгдийг чинь алах болно гэдэл зөвхөж залгуулад пит пат хийх чимээ гарна. Хожим хүмүүсийн амнаас сонсох нэ халдсан хайдав осолд орсноосоо болоод эргэтний тариулчихсан юм билээ л дээ. Тэгээд хүүхэдтэй болох боломжгүй тайган болчихгүй юу? Мөн новш тэр уура чаддгаараа халиун хвчил гаргадаг байсан хэрэг. Эргүн шиг үж чадахгүйтэй байж чаддаг байсан биз. Тэгээд халиун ихчийг огт байхгүй эргүнтэй гардаж гарынхаа жилээ гаргасаар эцэстээ энэ бүр зуршил болсон хэрэг. Хөөх юм уу халиун ихчийг өмгөөлж хамгаалах хэнч байгаагүй дээ. Хотлоггүй халиун ихчтэй таарад байх юмч бөөрч зөөрсөн. Гай нэг таарахад зөөдөн тундаа явна уу гэмээр ойморсон өрөвдөмөр эмхтэй хүний нүд рүү жигцэлж харахгүй зөрж өнгөрдөг бол халдсанд олон жил дарлуусаар яваад ямар нэгэн сэтгцэн өвчтөй болсон ч гэж мэднэ. Ямар ч ч миний л анзаарснаар халиун ихч өөрийгөө хүн гэдгийж мартчихсан. Халдсан хайдвын иргэшээлд бүрэн орчихсон тэжээвэр амьтан шиг л болчихсон байсан та. Хүн гэдэг амьтан ер нь олон жил дарамтлуулаад ирэхээр гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаад санад сэрхэн ч өгчөгдөг юм шиг байна л. Би 1-р курсын төгссөн жилээ Солонгос руу явж үргэлжлүүлэн сурах болсон юм. Тэгээд яг явхынхаа урд орон халиун ихчтэй орцсон таарсан. Тэгтэл халиун ихчийг удаан хугацаанд унтаж байсан нь сая нэг сэрж сэхэ орсон аяатай надтай хэдэн үг сольж үл. Би халиун ихчийн хэлсэн тэр үгийг одоо болтол мартдаггүй. Миний дүү ихч нь энэ туулыгаа чамтай хамт Солонгос руу явуулж юмсан. Ихч нь энэ мөн охиндоо үнэхээр их санаа зовох юм. Чи ямар манай амьдралыг мэдэхгүй биш. Энэ янзаараа явсаар ихч нь өгчих юм бол надаас хойш энэ мөн охин минь аль муугаа үзэж таарах гээд байдаг.
Охин минь чамд их сайн байдаг. Энэ олон дотроос чи л манай туулыг хүн гэж хардаг шүү дээ. Халиун эгч ингэж хэлчихэд над руу найдаж горьдсон нүдээр харж байлаа. Би тэр үед халиун эгчийн үгэнд хариу хэлж чадаагүй. Ямар ч байсан нэг санаа алдаад л хажуугаар нь зөрж өнгөрсөн санагддаг. Харин халиун эгчийн хэлсэн тэр үг ой тойнд минь хизээч мартагдахааргүйгээр шингэж үлдсэн юм да. Магадгүй тэр үед надад мөнгө чадал байсан бол халиун эгчэд туслах л байсан баг. Гэвч би аав ээжийнхээ л гарыг харж явсан орлого гоёутан байсан шүү дээ. Бадрах энэ хүртэл ярьснаа нэг уртаар санаа алдаад өмнө байгаа шар аригнаас хэдэнтэй балгалаа. Байр байдлаас нь ажиглавал олон жилийн турш дотроо нь чирж явсан гмийн мэдрэмжийн арай их нэг уудалж хуваалцаж байна уу та гэлтэй. Гэвч үнэндээ бол халиун туул хоёрт туслах энэ залуугийн үүрэг огтхон ч биш шүү дээ. Бадрах гэх энэ залуу магадгүй хэтэрхий зөөлөн сэтгэлтэй болохоор л өөртөө ингэж гимшил тээж амьдэрсэн бол та. Мөрдөгч манхны хэлж байсанчлан хувь хүн талаасаа үнэхээр л дажгүй нэгэн аж. Дөө минь энд чиний буруу юу ч байхгүй шүү дээ. Ийм юмд эмзэглэж явах чам шиг хүн одоо цагт олдохгүй л болов уу та. Тэгэд миний дөө чи зорьснороо Солонгос руу явсан уу? Тийм ээ явсан. Донд нь ганц нэг жил завсардаж ажил хийсэн ч эцэст нь ямар тач зорьсонтой хүрч чадсан та. Би сургуулаа төгссөн. Тэндээ өөртөө адилхан зоригтой Монгол найз охинтой болж бодолгүй тэр минь жирэмсэн боллоо. Тэгээд бид нутагтаа гэрж хүүхдээ төрүүлж гэрлэлтэд батлуулахар шийдсэн. Халаасандаа багч гисэн хэдэн төгрөгтэй болж аваад гэртэн ирсэнд. Аав ээж минь бид хоёрыг дэмжихийн тулд байраа суллаж үлдээгээд өөрөөсөө арай жижиг талбайтай байрлал нүүцгээсэн. Тэр үед би хэдийн 25 настай болсон байлаа. Таны хамгийн ихээр сонирхож асуугаад байгаа тэр орц эзгүүрсэн үйл явдал яг тэр үеэс л ихэлсэн юм да. Би гэртээ ирсэн тэр өдрийнхөн оройл туултай тааралцсан. Бага насны минь ичнээ танил бусдад мэдрэл гажгараа дуудулдаг дээд айлын туранхай охин. Тэр бараг л хിവэрээ байсан. Ганцхан зүйлээс босдно. Өрөөгөр үстэй туранхай биетэй тул жирэмсэн болчихсон байлаа. Тогоо шиг том гидстэй тул өнөөх анивчсан тогтургүй хоёр нүдэрээ намайг харж хаад тань бололтой инээж байсансан. Тийм туранхай биетэй дээрээс нь сэтгцийн асуудалтай бүсгүй яас гэж нэг юм тэгж хүүхэд тээж чадсан болтоо гэж гайхамар. Би ээжээсээ манай дээд айлын тул хүнтэй суугаа юу гэж асуудлаа. Нэг сөөс хөрийн мэрчгэд хөдлөөд явж харагддаг байснаа хөөрхийг жирэмсэн болонгууд нь хаяад алга болсон. Зайлвал цоо ирүүл биш болохоор нь дуртай нэгэн дээрлэх юм та гэж хариулсан. Тэгээд өргөлжлүүлээд дээд айлын тухай жаахан ярьсан юм. Халиун эгчийн бие сайн гуулсан. Өнөө халзандаа зодуулсаар байгаад эд эрэхт нь муудсан тэр юм баг. Халиун эгчийг зоддог халзангийн байр байдал намайг явахад ямар байсан? Яг тэр хэвээрээ. Магадгүй бүр түүнээс ч хэрцгий болсон тухай ээж минь хэлж үлээ. Туулын жирэмсэн болсон явдал халзанг чухам их тогшруулсан гэсэн. Төний муутай хэрцгэр жаахан туулыг элдвэр зүхэж гартаан таарсан юуг чамаагүй шүүрч аваад л дайрдаг байсан гин. Харин тэгэхэд нь олон жил чимээгүй дарлуулж явсан халиун эгч жирэмсэн охиноо өмөрч дундуур нь ороод ан ман үзэлцдэг болсон юм баг. Бүрнийг удаа халзангийн гуйнд нь хутга зоогоод хүртэл амжиж. Гэвч тэглээгээд бие муутай эмэгтэй өөрөөсөө том биетэй эрийг хэрхэн эсэргүүцэж хүчрэх вүлээ. Эцэстэн эвхэртлээ нөдүүлээд л дуустдаг байсан юм байх. Ээж минь тэгж хэлээд ярианыхаа төгсгөлд хамгаалж төшөх хөнгөө өрөвдөмөр бүсгүй дээ гэд нулимс унгаж байсансан. Бадрах ийн хэлээд зөөгчд дахин нэг шар ариг захиж би ч үүн дээр нэмээд өөртөө 100 г виски захиалав. Хэрв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой.